бэгдсэрэн гуайг хомрорья. Ямар мэндүү. За, сайхан үлж сайхан аварч гэнэ үү? За, бид бүхэн сайхан үлжиж, сайхан аварч байна. Уран бэрийн гогцоо гэдэг. Тийм ээ. Тийм ээ. За, тэгэхээр энэ ерөөсөө за ингээд Буянт малынхаа л одоо ясаар хийцэн байж тээ тийм ээ. За тэгээд энэ бол энийг хараад манайхан ямар даалгавар биелүүлэх вэ гэдгээ ерөнхийдөө ойлгосон байхаа гэж би бодож байна. За тоглоомоо бас жоохон тайлбарлаж өгнө тийм ээ. За монголчуудын энэ тоглоом наадам гэдэг нь аливаа зүйлийг ажиглаж мэдсэний үндсэн дээр энэ бүтэц тогтолцоог ашиглаж би ямар зүйлийг үр хойчтой үлдээх үү, юуг одоо үлгэрлэн дагуулж сурах уу гэдгийг л одоо бодит нэг жишээ шүү дээ. Тэгээд одоо миний хүүтэй суугч байгаа хүү маань надад одоо гэр бүлдээ би энэ охинтой одоо гэр бүл болгомоор байна. Энэ хүнтэй би сууя гэж дагуулж ирж байгаа тэр бүсгүйг би одоо энэ тоглоомоор тоглуулж үзээд тэр хүнд урам зориг өгч та бол амьдралын аливаа ухааныг таньж мэдсэн уран ухаантай охин байна. Миний хүүтэй одоо гэрэлж манай ураг удмыг цааш нь үргэлжлүүлэх тань тийм сэтгэлийн тэгхээ оюуны бядан байна гэдэг ийм үнэлгээг одоо өгчл бүтээн бий болгосон тоглоом гэдгийг бол та бүхэн домог ярианаас мэднэ. Нэгээс бэрээ сорих нь шүү дээ. Бас энэ үгээр тийм ээ. Яг үнэтэй. Нэг талд нь бориг эсийг, нөгөө талд нь энэ чөмгний яснаас ийм цагираг эсийг гаргаж ингэж бүгд гэдэг энэ утга санааг ингэж илэрхийлж бүтээсэн байгаа юм шүү. Ер нь Монголын одоо нутаг дэвсгэр олон үндэстэн ястан бол энийг одоо олон янзаар хийдэг тийм ээ. Шагааг цоолоод хийсэн байгаа. За энэ хөлбөрийн тохиолдолд та хүн борив эсийг энэ цагирагтай яс руу шилжүүлж энэ удаад ингээд сайхан өрсөлдөн наадах юм шүү. Төрүүлж дууссан бол шууд мэдээж гараа өргөөд ялагч тодорно гэсэн үг. Ойлгомжтой юу? За анхаар 1 2 3 цаг явсан. За манай Ямаачин багийн хувьд бол хөргөн хүүгийн оюун ухаан хал самбаг сархиор шийдсэн байна. Баг дотроо ярилцаад шийдсэн байна тийм ээ. Тэгээд бас болж байна. За та өөрөө ер нь аль нутаг хөшөөний хүн бэ? Би одоо Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрж өссөн. Монгол тоглоомын ийм үйлчлэгийг хийжсэн. За. Заавал гараад ирээрэй. За. Ер нь бол үйлдэл зөв хийсэн тул энэ нөгөө борив хийсэн маань энэ талынхаа хөцөө рүү шилжиж ирсэн байна. За бусдыг нь бас ер нь аль шатандаа явж байгааг харж болно. Тэ ямар шат. За илүү харъя. За энэ ч бас л одоо нэгэн адил нэгэн тал нөгөө талдаа орсон учраас зөв гэж үзнэ үстэй тийм ээ. За энэ бас нэг талдаа орсон байна. Зөв байна тийм орсон. За зөв байна. За хоёр багийн хувьд бол ер нь тун ойролцоодоо зайд даалгаврыг биелүүлсэн. Тий. За хугацааны хувьд бол яалтчгүй манай Адуучин багийн гишүүн Чанцал Дулам маань төрүүлж гараа өргөсөн, өөрөөр хэлбэл төрүүлж үйлдэлийг хийж гүйцээсэн. За тийм учраас ялагч бол яалтчгүй манай Адуучин баг байх нэ. Баяр хүргэе. За тэгээд ялагчийн шагнал бол энэ халзан цагаан хонь. Яагаад гэхээр энэ бол хонь буух асуулт байсан. За Адуучин багийнхаа гишүүнд энэ хундан цагаан хоньыг нь уран бэрийн гогцоотой хамт ингээ гардуулж өгье. За ингээ. Хорой. Монгол наадгаагаар дамжуулж хүнийг хүн хийх, хүмүүжүүлэх, монгол хүн болгох, өв соёлдон хайртай байх одоо ийм боломжийг л бүрдүүлдэг байсан ард түмэн шүү дээ. Баярлалаа тань. За баярлалаа. За өв соёлоо судлах сурчлах ажилд нь бас улам их амжилт ирсэн. Баярлалаа.